Миний өмсөж байгаа малгай бол би нэг 12 жилийн өмнө юм аа. Авчихсан. Удаж байгаа малгай. А энэ малгай юун зориулж авсан юм бэ гэхээр би Космополитаны зураг авалтан зориулж авчихсан юм байна. А өнөөдрийн энэ үндсэн энэ лукийг бол миний дүү ах уран заяа дизайнер. Тэгээд яг нь 90-ад оны гэхээр чи жоохон юу яачнаа. Арай жоохон хуучны болохоор бас хүмүүс нэг харагдах байдал нь бас аюугаа шик байх хэрэгтэй гэж хэлээд тэгээд өнөөдрийн энэ лукийг бүрдүүлчихсэн. Тэгээд одоо ингээд ийм мэдрэмж төрдөг болсон байлээ. Учиргүй богино өмсгөрж өөрөө ингээд хүлэн зөвшөөрөхгүй юм шиг сэтгэл төрөөл те. Уулан гоё те. А тэгсэн мөртлөө бас нэг ингээд нэг жоохон уртавдар юм өмсгөр бас ингээд нэг юм сонин. Одоо нэг тийм үе байдаг юм байна ингээд. Тэгэхээр яг юм донж маяг нь таарсан бас нэг кул баймаар санагдаад байгаа байхгүй юу? Угаасаа л би Америк харсан хувцсыг анд улмал ихээр сонгох болно шүү дээ. Ингээд нас явах тусам тийм ээ. Тийм учраас хамгийн гол нь тэр өөрөө тэр хүний тэр донж миний нэг донж гэж байгаа шүү дээ. Нэг стил гэж байгаа шүү дээ. Тэрэндээ тохирсныг сонгох зөв юм болов гэж бодоод байгаа юм. А дээрэс нь мэдээж мэрэгжлийн үний зөвлөгөө аягүй чухал. Бид нар чинь энэ гоёдоо гэж бодсон хэрнээ өөрийн мэдлэг бас буруу сонголт хийж гээд байдаг байхгүй юу? Би амар тийм үнэтэй юмд бас тийм дуртай хүн биш. Амьдрал дээр ихэвчлэн биеийн дэвтэйхэн сууж авсан ч юм уу, джинс ч юм уу ер сонгоод байдаг юм л да. Ер нь жоохон тийм оверсайз дуртай. Тий. Авш цаадах чи амар шүмжлэн. Юу өмсөж байгаа тэр чин тийм юм биш үү? Энд чин ийм шүү. Энэ жилийн тренд ийм байгаа шүү. Ер нь ямар арга хэмжээ, ийм арга хэмжээнд орох гэж байгаа юм бол тэгээд чи наа чин тохиромжгүй шүү. Ер нь ийм байвал зүгээр шүү гэж зөвлөгөө авна штэ. Ер нь тэгээд нөгөө альва мэрэгжлийн ямар ч салбарын мэрэгжил гэдэг чинь тэр хүн эзэмсэн байгаа учраас ямар ч салбар тухайн хүний мэрэгчлийг асар хүндэтгэл хэрэгтэй.